За асуугаад хариулаад. Тэгээд бичиг ус сурсан цагаас эхлээд ном уншсан. Тэгээд одоо ч гэсэн уншсаар л байна. Тэгээд хамгийн унших талтай номнууд бол одоо яруу найргийн номууд. Тэрэн дундаа одоо уран зохиолын баримтат уран зохиол бас их дуртай. Түүхэн зохиолуудад их дуртай. Багадаа уншаад хамгийн сэтгэл зүрхсэн номууд бол тухайн үед одоо монгол хэл дээр орчуулагдж байсан сайхан дэлхийн сонгодог арманууд их орчуулагдж байсан. Одоо Чарлз Брайдерийн Кэри ихч, одоо Жюл Верний зохиолууд гэдэг маш олон зохиолууд байдаг. За хамгийн сүүлд би болохоор нэг Петра Хандкегийн Германы зохиолчийн армаа уншсан. Тэр л хамгийн сүүлд уншсан ном байна да. Номын баярт одоо энэ 2-3 хоногийн өмнө хэвлэгдсэн энэ миний авсуур биш шүлгүүд гэдэг нэртэй ийм араас нь уншдаг ийм ном байна. Тэг ингээд одоо энийг болохоор одоо ном гарахаар хүмүүс янз бүрийн хатуу хавцтай, үнэтэй юу тэрний эсрэг одоо гаргасан маш хэм даргаар гар аргаар хэвлэж өөрөө түтснээс скотч худалдаж авч скотч нааж цаасыг нь цаас зардаг газраас худалдаж авч гэх мэтээр ингээд хийсэн ийм ном байна. Абсурд шүлгүүд гэдэг нэртэй ном. Өнгөрсөн жил гарсан энэ битник шүлгүүд гэдэг энэ тэмдэглэлийн дэвтэр шиг аян замын шүлгүүдтэй бас ийм ном. Энэ ном болохоор 2024 оны яруу найргийн шилдэг ном болсон. Алтан шагнал хүртсэн 24 онд гарсан яруу найргийн шилдэг ном болсон. Улаан хар ном байна. Энэ болохоор ингээд шин шүлгүүд гэдэг ном. Энэ болохоор амьдрал яруу найраг үзэл бодол бүх юмаа бичсэн Mein Kampf шүлгч гэдэг нэртэй миний тэмцэлтийн шүлгч гэдэг нэртэй ном байна. Энэ Монголынхоо түүхээр бичсэн түүхийн шүлгүүд нэг талаасаа нөгөө талаасаа контемпорари орчин үеийн шүлгүүд гэдэг ийм ном байна. Энэ хагас ирэлтийн шүлгүүд гэдэг бас шин шүлгийн ном байна. Энэ болохоор бурхан төлөв зөвлөгөөгөөд миний одоо өмнө гарсан номод нэгтгэсэн 300 гаруй шүлгтэй ийм ном байна. Энэ Пенз байна. Энэ болохоор ингээд гасан сүхний Нисванс гэдэг энэ би бас Пензны хажуугаар хөгжим их сонирхдаг. Тэгээд одоо энэ Нисванс хамтлагийг үүсгэн байгуулж байсан. Нисванс хамтлаг 10-20 дуу. Тэгээд тэр дуунуудыг дуулсан. Тэгээд би өөрөө бас шүлгээ уншсан ийм хосгийн зогоно.